өндөртөө өөрөө эмч болно гэсэн шүү дээ. Их чинь л эмч болоод гоё гэж хэлсэн юм шиг байна. Тэгээд эмч болно гэж тавьж явсан чинь л урлагийн хүн болно гэж тэгсэн. Охин бол гадаад харилцааны ангид бэлтжсэн юм шүү дээ. Би бол одоо баян ээжтэйгээ ясаа адилхан юм л гэдэг үг амьд сонсдоо шүү дээ. Намайг уусаар чаг муу юм уу гэдэг. Чаг энэ хоёр хүний хүүхд мөнөө гэдэг. Чи яг юм өнөөр ингэ. Ер нь дуугаад хүн шүү дээ. Манай хөөж. Би бодчих. За ийм хүн жүжигчин бэл гад гэсэн тэгэл болтгол юм шиг байна. Цаанаас нь цуснд нь генэнд нь шингэсэн юм байдаг боллоо. Би болохоор ер нь одоо байгууллага дээр маркетинг чиглэл дээр жоохон ажиллах хичээж байгаа. Би жишээ нь одоо бол нейро нэгтлэнгийн ажлыг хийж байна, санхүүчээ хийж байна. Цоггоон удмынхан бүгдээрээ ингээд нэлцсэн юм хийж байгаа юм байна гэх. Тэгээ нөгөө угаасаа нөгөө нийгэм маань манай гэр бүлийг бурхны авралаар сайхан хүлээж авдаг. За сайн байцгаана уу. За тэгээд цогийн Хүслбаатарын гэр бүлийнхэн цугласан байна. Гэр бүл болгонд ад жаргал байгаа, ажил байгаа. Тэгээ бид нар чинь нөгөө бүгдээрээ нэг мэргэжлийн болохоор би бинийг ойлгохгүй зовлон байхгүй. А чи минь яав ингэс нүгэ. Тэгэл орж ирэхээр зэрэг би нэг ийм юм дээр ингэх гэжсэн чинь ингэчлээ ээжээ би нэг ийм дээр ингэсэн чинь ингэчлээ. Аваа энэ дүр дээр яаж ажиллаж болох вэ? Ээжээ энэ дүр дээр яаж ажиллах вэ? Охин гэлдэгчил ийм зохиол бичиж гэн охин энийг яах вэ? Та нэг хараад өгөөч гээл. Тэгэл амарсан ч адилхан ажиллаа ярина. Ажилласан ч адилхан ажиллаа ярина. Бидний хобби бид нэг хоббигоор ажил хийдэг болохоор хүн орон гэрээ хайчдаг. Ялангуяа хоёул гуруулаа бүгдээрээ уралдгийн хүмүүс байгаа юм бол ер нь тэгээд хамт ажиллаж байгаа учраас дүүр хүүхдүүдтэй тавих анхаарал сулдаад байгаа юм шиг санагдаад идэв байхгүй. Тэгэл би орныгоо амьда яах гэж тэгсэн. Энэ нөхрийч бас тэгсэн юм аа. Ингээл өөрөөс нь асуу. Энэ үндэгтээ өөрөө эмч болно гэсэн шүү дээ. Их чинь л эмч болоод гоё гэж хэлсэн юм шиг байна. Тэгээд эмч болно гэж тавьж явсан чинь л урлагийн хүн болно гэж тэгсэн. Өөрөөсөө л дундаас нь цогцолтуудаа хийсэн. Охин бол энэ хүн чинь бүр 3 хоног буруу ард гівчээд босдгоо. Монгол Улсын их сургуулийн гадаад харилцааны ангид бэлтжсэн юм шүү дээ. Тэг байх. Тийм л үү? Тийм. Оо тийм үү? Би одоо мэдчихлээ. 3 хоног цаашаа ард гівчээд тэгээд за гэсэн чинь энийг босоод ирсэн. Уйлж мөйлалж гэх юм болоод ирсэн баг л тэгээд сэтгэл санаан дээрээс их л хүнд байц. Энэ хүн чинь бол ангаах ухааны сургууль сураад эхлээл их чинь эмч болол гоё гэсэн гэж байгаа. Тэгэл гоё эмч болно гэж явсан чинь яхав тий чи манайхан тийм суур байхгүй. Манайд эм барьдаг домчж байхгүй юм чинь тэгээд явж ийснаа нэг л өдөр хэлсэн аваа юу н ангаахын сургуулиас болио. Тэгээ яах юм гэдэг. Соёл урлагийн сургуульд орно би гэлтэглээ. Тэгээ яасан дураараа юм бэ гэдгсэн чи алей эзэн шийддэг. Тэгээ намар нь очиод орчих юм чи. Тэгээд би бодож ирсэн яана. Ер нь дуугаад хүн шүү дээ. Манай хөөж. Дуугаа дуу их тогтой юм асуухгүй баг дуурахгүй хэмжээний тийм хүн байсан чинь би бодож за ийм хүн жүжигчин бэл нэг гэсэн тэгэл болтгол юм шиг байна. Цаанаас нь цуснд нь генэнд нь шингэсэн юм байдаг боллоо та. Тэгээд одоо тэрэн дээр асар баяртай энэ хүн шиг ядж жаргалтай. Ер нь манай хүүхдүүд нэг өөрсдөө сонгосон замаараа явсан болохоор бүгдээрээ л ядж жаргалтай байдаг юм байна. Тэгээ би зүгээр өөрийнхөө туршлагаар ингээ харахад аав ээжнэр дэлгэхэд хүн ер нь өөрийнхөө хүссэн дуртай юмаа л хийвэл амжилт гаргадаг юм шиг байна шүү. Ер нь бас найз нөхдийн хүүхдүүдийг хараад байгаа хориол чи тийм болох ёстой гэж өөрийнхөө залуудаа болж чадаагүй юмыг ч юм уу толгоон хүлээлгээл чи тэг гэлэх ч юм бол тэгээд тэр нэг амжилт олдгүй л юм шиг санагдсан. Би бол ерөөсөө яг драмын театр дээр өссөн хүүхд байхгүй. Одоо манай ИССМ те манай их турлагч охин Тамира, за урнагч охин манай Амука те бид чинь ингээл яг одоо манай одногч охин Намука эднэр ингээл бид нар яг драмын театр дээр тоглоод өсчихсэн. Тамира ах эднэр бас ирдэг те. Тэгэл ингээл Ромео Жюльеттэй тоглож байхад нь тайз тайруулал ирэлтэл гүйлтэл те. Тэгвэл яг ингээл уртлаас зрителд үзээ сууж байхад тэр үед л ингээл хүүхд чинь амар гоё ах их нарыг хараад oh my god ямар гоё тайз гэдэгс ямар гоё ингээл дуутай шуутай. Тэр үед л ер нь ингээл жүжигчин болох юмсан гэдэг мөрөөдөл угаасаа төрсэн байсан. Дахны театр таамаа жүжигчин байсан. Тэгэл очихоор нөгөө ээж хотод аав яад уу
Хөдлөл театр дээр очиж тэр өдөржин жүжигийн сургуульд үзээл тэр зэрэгтэл амарч байгаа юм шүү дээ. Хоёуд нөгөө сурагчдын амралтаар очиод амраал явж байгаа юм чинь. Өдөржингөөл тэгэл нөгөө аавын цуг ажилдаг өөр хүн гоё ах эгч нар чинь бүгдээрээ л ёо миний хүн хаашир маашир гээ тэрнж тэндээс чихэрж юмс авч бол энийн чоолонд оруулаад энийн хөтлөөл яваад юм үзүүлээл ингээд ахаар чинь хүн тэр дуртай болохгүй байх үндэс байхгүй шүү дээ. Тийм л байдаг. Тэгээд энэ хэд маань ч бас яг тэгчихсэн. Хүү маань ээжигээ дагаад баргаад яваад бүр тэр байтугай зарим нэг жижигэн үзэгдэл хүртэл цуг жүжигтэй гараад бүжиглээд ирээд дуртай болчихсон. Миний хувьд ч бас ороо аав бол өвөөг л дагаж явсан байгаа шүү дээ. Тэгэнгүүт ани болохоор аавыг ээжийг дагаад явсан. Би болохоор энэ бүгдээ нийлүүлээд дагаад явсан байна. Гэртээ байхад анаа сүйс хичээлэн тараад орж ирлээ. Сонин сайхан болсон бүгдээ нь ярина. За өнөөдөр чи тийм боллоо, ийм жүжиг юм үзлээ. Энэ дээр асуудал гарлаа хэвээр уйлмаар байлаа, инээмээр байлаа гэд нэг орж иж уйл, нэг орж иж инээ, нэг орж иж гомдонд уурлна гэд нөгөө. Ерөөсө бүх сэтгэл хөдлөлийн элемент ерөөсө энэ үнэс чинь асар их энерги орж ирж байгаа юм чинь. Тэгэл би чинь нөгөө хотлоо тоохгүй PlayStation Xbox тоглож байгаа сууж байгаа л шин ингээд чихний сонсогдоод гэсэн. Тэгэл ингэсэн юм байна. Энэ яадаг сургууль юм бэ? Ийм амар сургууль байдгаа гэж толгойн дотор нөгөөд нэрхцүүлээл. Тэгэл ээжийг дагаад баригадаар 21 аим гэж тойрол явчихна. Өнгөт инээд гэж байхад чинь ингээл хошин шоу тоглолт гэж битүү тоглож байгаа юм чи. Тэгэл дагаад би чинь жоохон. Тэгээ миний хамгийн хөссөн газар бол үйлдвэрчний соёлын төв ордоо. Монголын үйлдвэрчний соёлын төв. Тинчээ ер нь миний яг одоо ингэ дурсамжинд хамгийн их зүйлсүүд байдаг. Тэгээд тэнд нөгөө хошин шоу тоглолтод их тоглож яхад би тайзны хон ингээл байж идэг. Тэгээ хамгийн сүүлд нөгөө маскын тоглолтод би ороход яг үйлдвэрчин тоглосон. Тэгээ надад аим гоё эсэт. Бүр ингээд яг тийм мөрөөдөл одоо хүний зүуд гэдэг юу гэдэг юм бэ гэхгүй нэг төсөөлөл ингээд биелээд байгаа юм шиг те багадаа ингээд хажуу талаас нь үзчихсэн хүмүүстэйгээ тайзан дээрээ гараад цуг тоглоод тэгээд тэндээс гоё туршлага хуримтлуулад явсан аймаг байсан. Тэгээд театр бас намайг хантай минь дотн суулсан. Бид өөр хөрсөргөлдөө байранд амьдэрдэг ш. Үг унгаах шалтгаан байхгүй ингээл гоё охин өөрхөн охин сайхан охин л гэл хараал явж исэн. Тэгээд театрт жүжиг үзэл, драмын театр жүжиг үзэл. Тэгэл хоёулаа гэр нэг зүгт болохоор хоёулаа алхаж явж байгаа л. Тэгэл одоо хань ижил болсон шүү дээ. Тэгээ сайхан үер хийж явж байгаа хоёр хүүхэдтэй болсон. Тийм л болохоор би бол үнэхээр их чиглэнтэйхэн хишигт баярлаж мөргөж авдаг. Ийм сайхан үрсүүдтэй, ийм сайхан нэртэй төртэй ажил хий, ийм сайхан хань ижилтэй, дүүрэн жаргалтай төвшин сайхан амьдарч байгаа юм л. Орлогын боён гэж л бодож явдаг шүү дээ. Гурван хүүхэдтэй ер нь багаас нь нэг сургасан зүйл гэдэг. Даруухан бай, тий, ер нь даруу байхад хүнд алдах юм байхгүй. Тэгээд ер нь юуны төрөнд нэг төрүүлж дуураад мэдэмхийх хэрэггүй, тий. Чамаас илүү мэдлэгтэй хүмүүс дэлхий зөндөө их байгаа. Ёс суртахуун, ёс зүй гэдэг зүйлийг айгүй сайн хэмэлж авч явах хэрэгтэй. Хүний хүндэтгэлтэй, хүнтэй ядаж минь тустай байх хэрэгтэй гэдэг. Эдгээр зүйлийг л ер нь одоо заавал тэрийг хүнд сурах гээд байгаа юм биш үү? Өөрөө тийм байчих юм бол эргэн тойронд байгаа хүмүүс маань нэг анзаардаг болов л гэж боддог шүү дээ. Тэгээд аавын ер нь хүүхдүүдтэй нэг гол сургасан юм нэг эрдмээр л ер нь тархитлогоо чимж одоо нэг сайхан титэм зүүснээс тэгээд толгой дотроо их юма хоригдлуулчих юм бол тэр зүүсэн титэмнээс нь л үнэтэй юм болов гэдгийг л одоо ойлгох зэрэг баг. Одоо болтол тэрийг ингэж нэг баримтлж явдаг. Тэгээд аавд маань өвөө маань тэгж сургасан. Хүүхдүүд маань ингээл хань маань шинэ уран бүтээлийн санал аваад орж ирдэг. Аваа би тийм жүжигэн дурагдлаа. Аваа би тийм кино тоглолоо. Гэл ингээл орж ирэх энэ хамгийн сайхан санагддаг. Яг тэгвэл юм чинь энэ урлагийн энэ сайхан мэргэжлийг эзэмшсэний хэрэг нь гарч штэ. Хүн тоохгүй болох. Хин ч өрөхгүй болох. Гэтэл ингээл хүүхдүүд маань олон найруулагч нарын анхаарал өртөөл, уригдаал, олон сайхан уран бүтээлчид сайн уран бүтээлт гэж тооцоод ингээд уран бүтээлдээ урьж залаад ингээд тоглож ийн гэдэг чинь энэс илүү сайхан зүйл гэж байхгүй. Тэгээд удаахт нь бол тэр уран бүтээлийг амжилттай дуусгаад тэгээд тэр нээлтэнд нь уригдаж очиод ингээд зогсож байгаа ч одоо хамгийн сайхан зүйл шүү дээ. Тэр бүлтэй холбоотой хүмүүсээс хамгийн их сонсдог үг юу вэ?
ясаа адилхан юм биш. Би бол одоо баян ээжтэйгээ ясаа адилхан юм биш гэдэг үг ойлгосон шүү дээ. Тийм. Ясаа адилхан автогаа адилхан юм л гэдэг үг. Аваа болохоор чаг муу юм уу гэдэг. Чаг энэ хоёрын хүүхд мөн үү гэдэг. Чи яг юм өнөөр ингэ. Манай гэр гэж бүгдээрээ давхраатай. Би нөгөө ээжийнхээ ээжийг дөрөөцөө. Ээж чинь өнөөр нөтөн байсан. Тийм биднийг нөгөө шаалаад ярьж идэг байхгүй. Өвөө ингээл гаднаас ороод ирд юм бол нэг юм намхан бүхтэр юм том нүдтэй хүн ингээл нэг юм гайхацсан хүн ороод ирдэг. Тэгвэл араас нь жоохон өндөр юм гайхацсан хүн. Тэнгүүд нэг юм эмхтэй гайхацсан хүн. Тэгээд арай намхан гайхацсан. Дандаа нэг юм гайхацсан хүмүүс эд юм шиг. Тэгээд шаалаад байдаг байхгүй. Та гэр бүлтэйгээ холбоотой ер нь хамгийн сонсдог үг юу вэ? Автаа ясаадлах байл гэж яг шүү гээл. Тэгээд ханд гэдэг. Чи яагаад автаа юм ажиллах юм бэ гэхээр би тэр яах юм? Сосороор махыг дуурай. Чи автаа ажиллах юм. Сосороор махтай ажиллах байх хэвээр. Тэгэхээр хөрдөө. Чи гейм гэдэг юм чинь тэгэл даваад дамжаал явна шүү. Цоггоон удмынхан бүгдээрээ ингээд нэлцсэн юм хийж байгаа юм байна гэх. Тэгээ нөгөө угаасаа нөгөө нийгэм маань манай гэр бүлийг бурхны авралаар сайхан хүлээж авдаг. Жүжигчдийн жүжиглэх урлагийн ур чадварын лаборатори гэж ерөнхийдөө одоо аль биесны нэршил маань тэгж явж байгаа. Тэгээд энэхүү үйл ажиллагааг болохоор бүр өмнө нь бид нэр гэр бүлээрээ нэлээд удаа ярьж ирсэн. Нэлээд хэдэн жилийн өмнөөс ингээл нэг яриад санаа олгол зүгээр хэдүүлээ нэг тэгвэл ямар уу гэж ярьж ирсэн. Гэргийн маань ерөнхийдөө хамгийн анхны санааг гаргаж хэлсэн. Өөрөө бас нөгөө олон жилийн туршлага баримтлуулсан. Тэгээ хүүхдүүдтэйгээ бид ингээ хамт сууж аал ер нь нэг хэдүүлээ ингээ харахаар зэрэг манай гэр бүл даавас авахуулаад бүгдээрээ л одоо би дууруулах дурлагт маш олон жил зүтгэлээ. Хүүхдүүд маань бас одоо тодорхой хэмжээний туршлага баримтлууллаа. Гадаашаа дотгошоо сургууль төвшөнд ирлээ. Хэдүүлээ нэг юм хийж үзвэл яасан гэл тэгжсэн. Би бол ер нь анхан даалт дэмжээгүй. Тэгэл хүүхдүүд маань тгийгээл тэгэл дунд нь дугаал явж байгаа л тэгэл. Тэгэл зүйлдээ итгэсэн. За ер нь болохоор юм байна да гэл. Гадаадд Холливуудад бас ингээд юм гэр бүлэрээ жүжигчний удамтай гэр бүлүүд жүжигчд байдаг шүү дээ. Одоо тэгэнгүүт Билл Скарсгардын гэр бүл гээд байдаг шүү дээ. Тэднэр шиг бас ийм гоё гэр бүл болох юмсан гэж багасаа ер нь би мөрөдөж өссөн. Тэгээд тэр мөрөдлөөс баг-багаар ингээ алхмаа биелүүлээ явж байгаа. Тэгээ энийхэн бас нэг хэсэг маань ингээд гоё н акт 1 сургалт маань болж байна. Тэгээ энийг байгуулах үйл явцтай бол дээж олон л одоо нөгөө гэр бүл болсон хань дотор ингүүл яах вэ, тэгвэл яах вэ, ингүүл тгий гэл бид чинь дотор олон л юм болж байгаа юм чинь. Тэгээ ямар ч тач сэтгүүлж яагаад нэг ингээд одоо эхлэх гэж байна одоо 4 сарын 10-нд манай нээлт болох гэж байна. Тэгээ ер нь алаа нэг ажил хийхэд бол яг цаг хугацаа л хэрэгтэй гэдэг юм гэж бодсон. Тэгэл цаг хугацаанд яг зөв таарах те бүгдийнх нь санаа бодол нэг шугам дээр тавцах те яг тэр мөчөдөл ер нь тэгэл бүгд зориглол шийтгэж ер нь бас тэр айгаа хурдан бүтцтэй мэн гэж бодсон шүү дээ. Тэгэд яг бидний яг тэр нэг цаг нь болоод тэгээд тэрэн дээр л одоо санаа нэгдсэн гэж хэлэх юм уу? Ер нь хамтраж ажиллаад үздэг аюу дэжгүй хүмүүс үйд юм. Миний хувьд бол ер нь одоо чөлөөт уран бүтээлч гэж явдаг. Тэгээд олон жил тэгэл нэг ах нар хэцнэрийнхээ уран бүтээлүүдийг ингээл ороод явж исэн. Тэгэнгүүт яг ингээд нэг юм өөрийн гэсэн бүр хамгийн дотны юм хамт олонтой ер нь юм шиг санагддгийг. Одоо тэр нь бол одоо манай гэр бүл тэгээд одоо ёстой нэрээ нөгөө нэг толгой хаваарч малгай дотроо гэдэг шиг тий. Ер нь бол бид хэд ингээд мэдээ санаа зүрэлтэлгүй яг юм чинь хамт олон юм чинь ямар ч хамт олон дэгдэг шүү дээ. Ингээд нэг нь санаа гаргана, нөгөөх нь тэрэн дэмжигдэхгүй, нэг нь одоо яа гэдэг шиг тий ингээд нэг зөрчлөөд үүснэ. Гэхдээ тэрийг хоорондоо ингээд нөгөө гэр бүл учраас тэрийг маш сайн одоо нэг нь ингээд тэрийг намжсны дараа бие биенийхээ нөгөө занг мэдлэгддэг учраас тий. Тэгээд тэрийг нэг сайхан хоорондоо дараа нь ярилцаж ойлголцоход айгу давуу талтай зүйл бол тэрийг гэж боддог. Тэгээд ер нь гэр бүлээрээ хийдэг одоо ямар нэгэн үйл ажиллагаа ч юм уу бизнес ер нь энүүрээ давуу талтай юм байна гэж мэдэж авсан гэх юм уу. Миний хувьд бол тийг санагдсан. Тэгээд тэрнээс гадна ер нь анх удаа бид нар чинь нөгөө нийлж яг хамтарч нэг юм аль биесны юм хийж үзэж байгаа. Би болохоор ер нь одоо байгууллага дээр маркетингийн чиглэлээр өөрийнхөө ажиллахыг хичээж байгаа. Тэгээд өөрийнхөө
хамтарсан найз найзынхаа дуудаал те бөөндөө ер нь одоо дөнгөж эхэлж байна. Тэгээд цаашид улам өргөжүүлээд өөрийнхөө салбарыг сайн хөгжүүлнэ гэж бодож байгаа. Ер нь бид одоо нэг хүн бол нэг 2-3 мессен дээр одоо байгаа. Би жишээ нь одоо бол нэрв нэгтлэнгийн ажлыгаас хийж байна, санхүүч хийж байна. Тэгээд бас хажуугаар нь аж ахуй эрхэлсэн тий. За тэгээ бас сургалтын систем дээр асууж байгаа тий. Бас багш байгаа тий. Миний хувьд бол угаасаа энэ хүүхдүүдтэй хамтарч ажиллахаас мөрөөдөл байсан л да. Хүүхдүүдтэй хамт юм гэсэн нэг за одоо ингээд шаавал сургууль төгсөд ирсэн юм чинь нэг юм төсөл рүү хамт ороод хийвэл хүмүүс сургуулаа төгсчлөө. Зохиол дээр хамт суугаад өгөөч гэл ингээл хэдэг чинь нэг ажлын завнууд болдгоо. Тэгж яг нэг үзүүр дээр ирээд нийлцгэлээ. Тэгээ аавын ер нь мест үүрэг бол бидний тарих байгаа. Тэгээ бидний системийг нэгтгэдэг одоо гол процессор. Аавч угаасаа олон жил бичиг цаас, ном зохиолтой одоо гэр бүл дундаа хамгийн их эрдэмтэн нь болохоор бидний одоо энэ олон санааг нэгтгэж процессыг гоё цэгцэлдэг. Тэгээд алсын харааг нь бас шийдэх. Тий, алсын хараа. Уул бас нэг 2 хүн байгаа. Тэр 2 хүний үүрэг юу байгаа вэ? За, нөгөө 2 хүний үүрэг бол мэдээж асар их дуршлаг байгаа шүү дээ. Чи одоо агуу их дуршлагтай 2 хүн бол мэдээж бол яг уран чадвар. Одоо яг энэ жүжигчний яг цэвэр уран чадварыг бол цэвэр даана. Эрэлт бол амар өндөр өс. Байсаарч байна. Тэгээд би одоо нөгөө нэг ерөнхийдөө ингээл пэйжнүүдийнхаа админыг хийх жишээний те ингээл 2-3 хүмүүсээ ингээл ээлжлэл явуулаа л да. Гэтэ ингээ харж захт ер нь ингээд баг бичиж амжихгүй болтлоо те. Хүмүүс айгүй их нөгөө нэг ингээд холбогдож जैन. Тэгээд ер нь бол бас айгүй хэрэгцээтэй байсан зүйл юм байна гэж бодсон. Тэгээд хүмүүс ер нь манай монголчууд ч ер нь үргэлж нөгөө өөрсдөө хөгжүүлж идэг те. Айгүй тийм одоо дайчин хүмүүс гэж боддог байхгүй. Тэгээд залуучууд ялангуяа маш гоё одоо хүсэл тэмүүлэлтэй өөрсдөө хөгжүүлээ, шин сонин юм сурч мэдээ. За тэгээд нөгөө ахмад хүмүүсээс гоё туршлага одоо суралцмаар байна. Тэгээ ерөн жүжигчний мэрэгжилд бэлдэх хүсэлтэй хүүхдүүд бас маш их хандж байгаа. Тэгээ хүүхдүүд бүр юм жоохноос ахуулаад одоо 40 мөч гарсан хүмүүс хүртэл аюул сонирхож байгаа. Тэгээд тэр дундаа надад нэг гоё санагдсан юм юу байсан бэ гэхлээр жүжигчний мэрэгжлийг анханасаа нэг аюул дуртай байсан. Тэгээд сонгохынсэн гэж бодоод яг амьдралын ирэхээр ч гэдэг юм уу эсвэл одоо гэр бүлийнхнийхээ шийдвэрээр сонгож чадаагүй ингээд юмч болцсон юм уу эсвэл өөр мэрэгжил сонгоод явсан хүмүүсээ тэр шүү дээ. Тэдгээр хүмүүст бас ингээд нөгөө камерын өмнө гарах, тайзан дээр гарах. За тэгээд жүжигчний зах тухаас бас мэддэг тийм боломжийг бас олгож байгаа юм болов уу гэж бодсон шүү дээ. Тэгээд тэдгээр хүмүүс аягүй холбогдож байгаа. Тэгээд тэр нь одоо хүмүүний бас нэг мөрөөдлийг ч гэсэн илүүдж байгаа чинь бидний бас аягүй гоё зүйл юм шиг санагдсан. Яг жүжигчний мэрэгжил гэдэг чинь бол хадуу салбар учраас тэгээд ямартай ч энэ мэрэгжилтэй танилцуулаад гоё өсөл мөрөөдлийг эхлүүлэх гоё гараа нь байгаасаа гэж бодож байна. Тийм учраас бас гоё Act 1 гэж нэр өгсөн. Act 1 гэдэг маань болохоор нэгдүгээр үзэгдэл гэсэн үг. Ер нь одоо ингээл кино болон одоо ямар нэгэн зохиол ингээл болохоор одоо тайзан дээр нэгдүгээр үзэгдэл дуслаа эхлэдэг шүү дээ. Тэгээд яагаад бид нар энэ нэрийг өгсөн бэ гэхлээр юмны эхлэл гэсэн утгатай. Тэгээд хүмүүс ер нь эхэлж юм цоо шинээр ер нь өөрийнхөө шинэ хүсэл мөрөөдлөө эхэлж юм. Хүүхдүүдэд ч гэсэн цоо шин зүйлийг одоо ингээд хүргэх зорилготой. Тэгээд бас нэгдүгээр үзэгдэл гэдэг бол ер нь нэг хамт олон одоо болж одоо нэгдүгээр үзэгдлээр нь бүх юмны одоо шийдвэр гарч идэг тий одоо айл нэг ер нь гүнзгий ухаад байл аюу олон утга санаатай. Тэгээд тэрнээс гадна бас миний нэг бодож байгаа зүйл болохоор мэрэгжлийн жүжигчид тэр дундаа одоо ингээд түрүүний сумын хэлж байгаа шиг гадны одоо нөгөө орны юм мэрэгжлийн жүжигчдэд бас нэг зүйл ингээд байгаа юм шиг харагддаг. Тэр нь үргэлж өөрсдөө хөгжүүлж идэг. Одоо сургуулаа төгсөөд хэдэн жил болсон. Тэдгээр хүмүүс ингээд фитнестэй гал тэргээ хөгжүүлээд үргэлж кастингд аудишнд ороод тэгтэн тэдгээр хүмүүс бас коуч дэрэгдэн байж байгаа хэрэгтэй. Тэгээд их сургууль дахид сурж чадахгүй нэг диплом авсан юм чи тэрүүгээр эргэлдээд тахад бол хэцүү. Тэнгүүт ийм актинг одоо ийм сургалтууд тий одоо ийм нөгөө нэг лабораториудад өөрсдөө үргэлж хөгжүүлээд тэнд ирээд одоо гадны юм коучнуудаас зөвлөгөөг аваад тий ер нь ингээд жүжигчин гэдэг чинь дан өөрөө ингээхээс илүү гадны бас хамт олоннууд аягүй чухал гэдэг тийм хүнээс гаднаас нь ингээд харах тойл болж өгөх тэр чухал хүмүүс байх хэрэгтэй юм болов гэж хэлсэн. Тэгээд тэр бас талаараа студ манаас тэгж ашиглагдах бүрэн боломжтой. Тэгээд мэргэжлийн жүжигчдийг ч гэсэн хурж ирж өөрсдөө хөгжүүл бид нартай одоо ухаанаа оролдуулж брейнсторм хийж шинэ уран бүтээлд бас гоё бэлдэж байгаасаа гэж.
Тэг ялангуяа залуу уран бүтээлчтэй аягүй нээлттэй байх юмсан гэж бодсон. Тэгэд бас энэ дээр гоё хэлээ гэж бодоод байгаа юм маань. Би нөгөө Ивана Чапакийн номыг уншижсэн байхгүй. Тэр болохоор нөгөө Америкийн амар том жүжигчний коуч. Тэгээ сая Анигийн хэлдэг шиг нөгөө гадаадад ийм жүжигчдийн коуч гэж байдаг. Манай Монголд болохоор яг хөө тодорхой хэмжээнд яг ингэж боловсронгуй системээрээ бий болоогүй гэж би зүгээр хардаг байхгүй. Одоо би өөрөө залуу жүжигчийн үеийн хувьд ингээд за нэг уран бүтээлд орох боллоо. За зохиол авлаа, уран бүтээл дээр ажиллах боллоо. Тэгэнгүүт өөрөө зүгээр яг өөртөө л ажиллаж явах гэхээс биш яг хэн нэгэн туршлагатай хүн дээр очиод ч юм уу ингээд харилцахад ямар нэгэн тийм саад бас үүсэн шүү дээ тийм ээ. Энд чи яг нөгөө системжээг учраас. Тэгэхээр яг энийг гоё бас энэ сургалтаараа дамжуулаад яг миний мөрөөдөл бол яг энийг үүсгэж бас бодоод байгаа. Залуу уран бүтээлчтэй ялангуяа одоо сургуулаа төгсөөд гоё нэг уран бүтээл дээр ажиллах болоод зохиол авлаа. За энэ уран бүтээл дээр яаж гоё дүр дээрээ гоё гүнзгий ажиллах уу гэд. Тэгэхэд мэдээж нэг ахмад туршлагатай хүмүүсийн хэрэгцээ үүснэ. За тэгэнгүүт тэр хэрэгцээн дээрээ толгуурлаад холбогдох гэхэд болохгүй бол бид эдийн сургалтаараа дамжуулаад гоё залуу уран бүтээлчтэйгээ энд ирээд энд гоё лаборатори үүсгээд гоё зохиол дээр ажиллаа. Зохиолын задаргаагаа энд хийгээд ганцаардсан one уулзалтаар тий туршлагатай хүнтэй холбож өгч болно. Энд бас бидэртэй холбогдоод яаж болно гэд. Ер нь яг энийг л би бол илүү гүнзгийрүүл цааш нь одоо хөгжүүлээ гэж боддог. За тэгээд бид эдийн гоё яриаг гоё дуустал нь сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд 4 сарын 10-наас манай Act 1 сургалт маань үе таалга яг албан ёсоор ингээд эхэлж байна. Тэгээд гоё сонирхсан хүмүүстэй бүгдэнд нь нээлттэй байгаа шүү. Бүртгэл эхэлсэн явж байгаа сургалт эхэлсэн байсан ч гэсэн гоё холбогдоод нээлттэй ирээд уулзаад сургалтандаа сууж болно шүү. Тэрэнд бол хугацааны хувьд бид тэрэн дээр нь аль болох зохицуулах талаас нь ханднаа гэж бас хэлмээр байна. За баяртай. За. Баярлалаа.